хуулийн үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байна. Тэгэхээр энэ хууль бол хэлцэгдснээр хохирогчийн аюулгүй байдал, за нийгмийн эмзэг бүлгийнхэнд одоо хууль зүйн тусалцаа үзүүлэх, за албадан эмчлэх гэх мэт маш одоо чухал өөрчлөлтүүд орох юм байна гэсэн ийм үүднээс бол би дэмжиж байна. За тэгэхээр хүний эрх хэрэгчлөө бол хаа нэг одоо зөрчигдөд байна гэхээр өнөөдрийн одоо яг бодит байдал дээр бол гэрч болон за хохирогч болсон хүмүүс дахин одоо гэрч хохирогч болсныхоо одоо хүчинд гэх юм одоо энэ нэмж одоо хохирдог ийм асуудал бол өнөөдөр энэ амьдрал дээр байна. Тэгэхээр 2013 онд одоо батлагдсан гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гээд 2014 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр энэ хууль бол 14 оноос хойш 10 гаруй жил ямар нэг байдлаар засвар ороогүй, шинжилсэн найруулгаар одоо шинжлэгдээгүй, өөрчлөгдөөгүй учраас энэ хууль бол нэг бол маш гайхамшигтай хууль болоод энэ амьдрал дээр бол маш сайн хэрэгжиж байгаа. Эсвэл одоо бас асуудал байна гэж ингэж харж байгаа маа. Тэгэхээр амьдрал дээр гарсан судалгаагаар бол хүний эрх хэрэгжүүлээ бол яг энэ хохирогч болсон хүн дахиж хохирч байна. Ямар нэгэн одоо буруутай үйлдэлийн гэрч болсноор дахиж хохирч байна. Тэгэхээр гэрч хохирогчийг хамгаалах энэ одоо хуулийн хэрэгжилт ямар байдсан бэ? Одоо энэ орж ирж байгаа шинжилсэн найруулга дээр энийг ямар одоо хэлбэрээр засаж залруулж орж ирж байгаа юм бэ? Ийм асуулт байна. Хоёрт нь одоо 2014 оноос одоо хэрэгжиж эхэлсэн одоо бас л энэ Тэмүүжин гишүүн сайд багтаа энэ тахрын алба гэдэг нэлээд бас мэдээллийг өгч энэ тахрын албыг бол 2014 онд байгуулсан санагдаж байна. Харамсалтай нь 17 онд одоо энэ тахрын албыг татан буулгасан байгаа. Ямар учраас татан буулгасан юм бэ? Яг энэ хохирогчийн асуудлыг ингээд үзэхэд ер нь бол энэ хөгжсөн хүний эрхийг одоо дээдэрсэн энэ улс орнууд чинь бүгдээрээ л энэ төрийн зүгээс одоо энэ эмзэг бүлгийнхэндээ өмгөөллийг бол өгч байна. За мөн тахрын алба гэдэг энэ гэрч хохирогчийг хамгаалахын тусгай одоо төвүүд албууд ингээд ажиллаж байна. Гэх мэтлэн маш их одоо энэ хохирогчийг бол эрх зүйн орчинд ч тэр одоо эдийн засгийн хувьд ч тэр эргээд одоо энгийн амьдралдаа орохт ч тэр маш их одоо юм дэмжсэн ийм дэмжлэгүүд одоо бодлогын төвшөнд хууль эрх зүйн орчинд ч гэсэн хамгаалагдсан байт юм байна лээ. Тэгэхээр энэ хууль хэрэгжснээрээ ямар өөрчлөлтүүд орох юм бэ гэдэг дээр нэг хэдэн асуулт одоо бас ажлын хэсгээс асууя. За энэ гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль үүргээ гүйцэтгэж чадж байгаа юу? Энэ одоо хуулинд тулгарч байгаа бэрхшээл юу байгаа вэ? Энэ одоо орж ирж байгаа энэ хууль одоо батлагдсанаар ямар томоохон өөрчлөлт орох вэ гэсэн нэгдүгээр асуулт байна. За хоёрт нь бол Монгол улсад одоо гэрч хохирогчийг хамгаалах ямар одоо арга зам, ямар одоо ач холбогдолтой одоо бодит ажлыг авч хэрэгжүүлж байгаа юм бэ? За 3 дугаарт нь бол энэ төр хамгаалах байрууд гэдэг энэ төр хамгаалах байруудаар бол одоо очиж ирсэн. Ер нь бол хүний эрхийн зөрчил бол энэ төр хамгаалах байруудад бол маш их зөрчил гардыг байна лээ. Тэгэхээр энэ төр хамгаалах байрны асуудлыг ямар цогцоор харж байгаа вэ? За гэрч хохирогчдод одоо ямар нэгэн төрлийн нөхөн олгор олгож байгаа юу? Ер нь энэ гэрч хохирогчоос одоо хохирогчдод олгодог нөхөн олгорын ямар нэгэн сан ч юм уу эсвэл санхүүгийн нөхөн төлбөрийн ямар нэгэн одоо механизм манад одоо үйлчилж байгаа вэ? Энэ асуудлыг энэ хуулиндаа энэ шинээр оруулж ирж байгаа энэ өөрчлөлтөндөө ямар байдлаар тусгаж байгаа вэ гэсэн юм асуулт байна. За эцэст нь 2024-өөс 28 оны Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт Аз ТV-ийн хүний эрхийн төв байгуулна гэж ингэж орсон. Энэ одоо мөрийн хөтөлбөр бол батлагдсан байгаа. Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт явцын Аз ТV-ийн хүний эрхийн төв байгуулахын асуудал ямар шатантай явж байгаа вэ? Сайдаас асууж байна. За Алтан гэрэл сайд хариулт өгье. За гэрч хохирогчийг хамгаалах тухай 2013 онд батлагдсан. За тэгээд үүний дараа тахрын алба байгуулагдаад яг гэрч хохирогчийг хамгаалдаг, шүүх аюулгүй байдлыг хамгаалдаг мэрэгшсэн бүтэц үүсэж ингэж мэрэгшиж эхэлсэн. Харамсалтай нь өнөөдөрт энэ тахрын алба байхгүй. Үйл ажиллагаа явуулж чадахгүй. Нэгэнтээ чиг үүргийн хариуцах алба байхгүй учраас энэ чиг үүргүүд бас доголдож байгаа. Одоо нэг үг хэлэхэд шүүх бол аюулгүй байдлаа маш их санаа зовж байгаа. Цагдаагийн байгууллагуудаа гүйцэтгэж байгаа боловч энэ шүүгчнэрийн аюулгүй байдлыг хамгаалъя, тахрын албаа байгуулаач гэсэн асуудлыг шүүхийн ерхий зөвлөл шүүхийн зүгээс тогтмол тавьж байгаа. Гэрч хохирогчтой холбоотой зүйлүүдээр иргэний нийгмийн байгууллагууд, за холбогдох албан тушаалтнууд энэ ажлыг хариуцж байгаа хууль болох байгууллагын албаа хаагчид энэ гэрч хохирогчийг хамгаалах асуудлаа нэг тийш шийдмээр байна гэж. За хууль зүйн дотоод хэргийн яамн дээр энэ шүүхийн аюулгүй байдлын алба гэдэг
шинэ алба байгуулад шүүхийн аюулгүй байдлыг хангая, гэрч хохирогчийн аюулгүй байдлаас хамгаалъя гэд хуулийн төсөл нь гараад одоо олон нийтээс хилцүүлэг холбогдох газруудаа санал аваад явж байгаа. За энэ хохирогч болсон дахиж хохирч ийн гэдэг асуудал бол ер нь үнэ. За тэгээ энэ асуудал дээр бол бид нар одоо яригдж байгаа асуудлын хувьд гэхэд энэ хууль зүйн тусалцааны тухай хуульд оруулах өөрчлөлтөөр яг өнөөдөр бид нар хэлцэх гэж байгаа хууль зүйн тусалцааны тухай хуульд оруулах өөрчлөлтөөр хамгаалалт байгаа гэрч хохирогч өмгөөллийн үнгүй тусалцаа авах болцоог бид нар нээж өгье гэж үнгүй өмгөөлөгчөөр хангагдъя гэсэн ийм зүйл тавьж байгаа. За ингээд ер нь энэ хамгаалах байгууллага нь өөрөө байгуулагдаад хууль нь батлагдаад ирэхээр тэр хамгаалах байр нь хаана байх вэ, яах вэ, үйл ажиллагааны зохион байгуулалтын шинжтэй юмуд бол бүгд шийдэгдээд байх болцоотой. За нөхөн олгорын хувьд бол тодорхой төрлийн гэмтэргийн хохирогчдод төрөөс нөхөн олгор олгож байгаа. Тодорхой төрлийн гэмтэргийн хохирогчдод нөхөн олгор олгож байгаа. За энэ нь өөрөө сантай нөхөн олгор олох сантай, сангийн дүрмтэй ийм хууль зүйн дотоод хэргийн яамн дээр байдаг сан. За тэгээд яг ямар тохиолдолд нөхөн олгор олох вэ гэдэг нь ингээд байж байгаа. За энэ Аз ТV-ийн хүний эрхийн төвийн хувьд бол өнөөдөр бид нар бас хэлцэх гэж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд яагаад өөрчлөлт оруулах гэдэг вэ гэхээр бид нар хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөрөө хөгжлийн бодлого төлөвлөлтийн хөтөлбөр гэдэгт оруулахын тулд ер нь энд ингэж өөрчлөлтийг оруулж өгч байгаа. За тэгээд хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөрөө бид нар энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд оруулаад цаашдын хэрэгжилтийн асуудал дээр нь бид нар одоо энэ Аз ТV хүний эрхийн төв байгуулах болон бусад энэ хууль тогтоомжтой хүний эрхийн чиглэлийн асуудлыг тусгах, хүний эрхийн чиглэлийн судалгааг дэмжих гэсэн энэ чиг үүргүүдээ цаашаа хэрэгжүүлэхэд төхөмтэй болно. Энийг бид нар оруулах ёстой гэж үзэж өнөөдрийн хуулийн өөрчлөлт оруулсан байна. За инхтийн гишүүн тодруулжсоё. Эмзэг бүлгийн болон за мөн хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт одоо хүмүүсийн одоо хохирсон хохирогчдын өмгөөллийн одоо чанар бол маш муу байна гэж ингэж яригддаг. Тэгэхээр энэ өмгөөлөгчдийн одоо энэ нөхөн төлбөрийн асуудлыг энэ сангаасаа зохицуулдаг гэж ойлгож болох уу? За үг гэлчлээ. За одонгийн зөвтгөрлөх шүү.